Хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр Монголын медиа корпорац ардын үг иргэдийн зөвлөлдөх аяныг хэрэгжүүлж байгаа. За энэ аяны хүрээнд 2 дахь зөвлөлдөх хэлэлцүүлгийг Чингис зочд буудалд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл МЕГ судалгааны байгууллагын санамсаргуу төврийн аргаар сонгосон 453 ардын экспертүүд, за бусад хүмүүс оролцож Монгол Улсын ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд Монгол өв уламжлал хамгаалах чиглэлээр хийсэн ажилд 10 гэсэн онооноос 8.4 оноог өгсөн байгаа. Тэгэхдээ бид яаж заавал ийм оноог ардын экспертүүд өгсөн юм бол за ардын үг гэсэн иргэдийн хэлэлцүүлэг зөвлөлтөх аян зохион байгуулсны үр дүн нь юу юм гэдэг чиглэлээр өнөөдөр ярилцахаар студидтэй зочноо урьлаа. Бидний урилгаар үзэгч та бүхэн таньж байгаа гэж бодож байна өрсөн зочныг маань. За сэтгүүлч, зохиолч, Монгол Улсын соёлын гавь сэтгэл Тэнгүүр Азарга манай студид хүрэлцэн ирсэн байна. Цаг зав гаргаж ирсэн танд их баярлалаа. За тэгэхээр Монголын медиа корпорац ардын үг гэдэг энэ иргэдийн зөвлөлтөх аяныг зохион байгуулж байна гэж та анзаарч харсан баха. Яг танд өчигдрийн зөвлөлтөх хэлэлцүүлэгт оролцож байхад ер нь юу бодогдож байсан бэ? Ерөнхийлөгчийн хийж байгаа ажилд иргэдийн хандж байгаа хандлагыг одоо сэтгүүлчийнхаа хувьар та юу гэж яг дүгнсэн бэ дотроо гэдгээс соёлын ярилцлага эхлүүл. Би эгэл телевизээс зохион байгуулж байгаа ардын үг аяныг ер нь ихсэн цагаас нь их үзэж байгаа. Тэгээ би өөрөө сэтгүүлчин учраас их ач холбогдолтой гэж боддог юм. Хэвлэл мэдээллийн зохион байгуулах хүр нөлөө гэж бас бий л дээ. Бид нар бол одоо зурагтаар гаргахаас гадна нийгэм нөлөөлөх өөр арга хэмжээнүүдийг хийх хэрэгтэй байдаг. Тэрний нэг нь энэ. Энэ бол одоо зарчсан нийгэмд хийгддэг ажил. Тэгээ би өөр энд чинь бас санаа эхнийх нь аяныг сонирхоод телевизээр үзээд тэгээд энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн санал тавьсан юм. Энийг ажиглаж орж харж болох уу гэж хүндэтгэлтэйгээр зөвшөөрсөн би. Тэгээ бүтөөдөр ажиглалаа л өгнөөс ороо хүртэл тэгээд эндээсгээр надад юу санагдсан бэ гэвэл одоо дахиад 2-3 цуврал явна. Ерөнхийлөгчийн хувьд бол хаашаач энэ ардын үг аян ингэж явна штэ. Тухайн сэдвэр. Энд бол маш их ач холбогдолтой юм харагдаж байна лээ. Жишээ нь зүгээр төврийн аргаар сонгосон одоо 200-аар хөнгөгч янз янзын хөдөөний чүмбэн, баяуулгын чүмбэн, тракторын жолоочд, цэцэрлэгийн эрхлэгчч байна штэ. Тэр бүх хүмүүс чинь нийлээд бүхэл бүтэн 3-4 цагийн турш тэр одоо саяын сэдв гэж бодъё л да Монгол дархлаач гэдэг юм уу түүх соёлын тухай өндөр мэдлэгтэй болчихж байгаа. Хоёрдугаар тэрнийг хилцүүлж яах гэдэг нь өөрөө том ач холбогдолтой. Хилцэж яах бүгдээрээ. Тэр чинь зүгээр ерөнхийлөгч дүн тавихаас илүү ач холбогдол нь тэндээ байгаа. Тэр хүмүүсийн тэр ерөнхийлөгчийн зөвлөхөдөө хэлж байгаа хүмүүсийн санал онолыг би өөрөө Монгол юм гэж их сонирхдаг одоо ярьдаг хүний чинь нэг л дээ. Тийм учраас надад бол их өргөн боломж мэдрэмж ойлгосон болдог шууд дамжуулмаар юм байна да гэж харж ирсэн. Энэ талдаа их ач холбогдолтой байна. Цаашдаа ер нь парламентын засаглалтай манайх шиг оронд бол энэ ийм хэлцүүлэг их олон юмыг зөвөр шийдэх гарч болох юм байна даа гэж харж байгаа шүү дээ. Хэлцүүлэгт оролцож байхдаа таны хэлсэн үгийг харсан. Монголоо алдахгүй байвал босд нь ер нь болно доо гэж те. Та яагаад одоо ингэж хэлсэн юм бол манай зарим үзэгчдээс нэг хэлцүүлэгт оролцоогүй учраас энэ төрлийн мэдээлэлээ сонсож байна. Би нэг ийм боддог хүн. Би одоо нэг эдийн засгийн хямралыг бид нар ярьж штэ. Энийг надад нэг ухаантай эдийн засгч хүн хэлсэн юм. Гүрөөцараа эдийн засгийн хямрал энэ юмс нэг бити аа гэж. Манайх ч нэ штэ. Жохон эдийн засгт ор юм гинэ. Бодгод юм биш жоохон сэргхэн чамархан унхан чамархан ийм эдийн засаг сэргэхтэн зүгээр өсө зөв бодлого байхад нэг өстой хагас жилд нэг жил л сэргийж бичдэг гэж асуудал байхгүй энэ жижиг орны чинь бас нэг сайн тал дээр байна шүү дээ хүүхэд бол одоо тэгээд нэг зөв тарай хийх юм бол үдээс хойш хоол нэхэл дуулаад ундаг шүү дээ тэрэн шиг бид нар хайгаад одоо баларлаа нэртэр телевизээр ярьж индээ 90-30 жилд одоо сөнөх 5 орны тоонд орж ийн шиг тийм биш ээ Монгол тийм биш тийм ч агаагүй ард том биш. Зүгээр одоохондоо ийм байна гэж энэ сэрэгт маш амархан. Зөв бодлого яваад тийм ээ. Шудраг байгаад ингээл босоод 17-18 сэргээл ирнэ альч нам энэ ч вэ. Ганцхан юу яадаг юм бэ гэвэл гадны тусламж авч болдгоо. Гадныхын энийгээ хөгжүүл гэж хэлдэггүй. Өөрөө авч явах хэрэгтэй нэг юм байдаг байхгүй. Энэ үл яхахгүй тэр Монгол соёл иргэн шиг Монгол үнэмшлийн тухай асуудал. Хэн ч хизээч за танай түүх чи энэ л их жаахан бүдэг байна да. Энийг та нар нэмчихтэй. Ингүүл та нар Монгол болондоо нэг сая 2 сая долларыг ингээд нэг хэдэн содроо хэвлүүлчихтэй гэж хэлэхгүй. Бидний түүх баг мэджээл баярлах улс хөрнүүд бас бий. Заахаш баг л мэдж гин гэж. Тэгэхээр бидний үндсэн бүр ясны юм бол хоолунднаасаа илүү бодох ёстой юм юу вэ гэвэл энийг Монгол гэсэн их үнэмшлийг энэ 2-3 мянган жилийн түүхтэд түүхэл яг цадгаар нь одоо ч яг үннийг хэлэхэд эн чинь бас их хэцүү үе байж байгаад одоо л бид нар энийг чөлөөтэй ярьж нээж судалж зөв байр суурин дээр нь тавьдаг цаг хугацаа ирж байдаг шүү дээ. Энэ дээр нь тогтооход авна гэдэг бол маш том гавья. Мөнгө бол байж болно. Ятарч болно. Сайн байж болно шүү дээ чинь тийм. Дандаа өнөөдөр шийдэж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан ийм үед ийм асуудлыг чухалчлан тавих гэдэг ямар сайхан юм бэ.
Тим юмнуудыг үе ерөнхийлөгч бол үндснийхээ тусгаар тогтнол нийт хавал бүгд сайн юм хийсэн гэж боддоггүй би. Гэхдээ дөрөвдөх ерөнхийлөгчийн хувьд бас тодорхой сайн юмуд хэлнэ шүү дээ. Энийг бол ямар ч улс төрөөр би ярьж ирсэн зүгээр тийм үү? Бүгдээрээ сайхан юм хийсэн. Тэгтэл чинь эн чинь өөрөө иргэд ямар их буян болох вэ? Ямар буян болох вэ? Солонгос ярил л да. Солонгос ингээд гудамж хэлбэрээр цэвэрлээд ажил хийж байгаа хүн байж болно. Хүний амьдрал ирэхэ байна уу? Гэтэл чинь сандал дээр суугаад гар утсаа аваад тийм ээ? Ингээд тийм ээ? Интернетээр ингээд тийм үү? Тол цэгэм ингээд түүхээ хараад уужарчаад буцаад явж болно шүү дээ чи. Ийм баян байх, ийм сэтгэлээр өөдрөг байх тохиолдлууд энэ том ач холбогдолтой ажлууд болж байгаа юм байна гэдэг тэр хүмүүс ярьж ийл, эрдэнэт ярьж ийл. Би тэрийг харж би өөрөө сонирхож бас ер нь юу болдг юм? Хүмүүс юу ярьдаг юм гэсэн тэр талаас нь сонирхсан. Сайхан арга хэмжээ, ач холбогдол өндөр. Би бол зөвлөлт хайныг бол бүгд орж байгаа дүн тавихаасаа илүү их хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр 250 хүнд ч хэрэгтэй. Тэд нар очиод газар болгондоо ярих хэрэгтэй. Тийм дүмбэл яг байдаг л ардсан 50 дүнгээр тавина шүү дээ. Монгол өв уламжлалаа хамгаалах гэдэг сэдвийн цаа нөгөө Монгол хүн гэсэн сэдв бас хэлцүүлгийн үеэр хөндөгдсөн. Тэгэхээр жишээлбэл Чоймоо багш гэдэг те. Одоо Монгол хэлэгч байханы хүн болгоны таньдаг хүн. Монгол дээл өмснөөрөө Монгол хүн болчтгүй маа. Бид Монгол өв соёлоо мэдчихэж, Монголын түүхээ судалж ийж, түүхээ мэддэг байж ийж Монгол хүн болдго юм а гэж хэлсэн байсан. Тэгэхээр нөгөө өв уламжлалаа хадгалах гэдэг Монгол хүмүүсийн өнөөдөр байна уу? Байгаа бол одоо хэр олон байж чадчих байгаа бол. Зүгээр нэг догдлол омогшил хоёрт нь Монголыг суулгах гэдэг юм. Одоо цагаан сараар ч юм уу наадмаар Монголоо догдлоод ч юм уу тэр үед нь Монгол омогшлыг суулгачнаа. Тэр үед нь бахархлын улам их болгоно гэж. Үгүй. Одоо манай Монголын одоо боловсролын системөө бид нар бодох юм бол ерөөсөө язгуур сэтгэлгээнд л Монгол гэдэг нэг юм л осонд нь орчих хэвээр. Жохон хөвгтөж бай. Хамаагүй гадаа сурж байгаад нэг азгайч бай хамаагүй. Зүрх тарихынд нь Монгол байх. Би Монголд гэсэн нэг тийм суулгахын тулд боловсролын систем тэгээд сурахч их олон юм хэрэгтэй. Заавал тэр 4-7 малгаймсууд наадан дээр байхтай биш. Тэр бол байж л байх. Дархлааны нэг хэсэг мөн. Тэгэхээр зэрэг угаасаа ингээд нэг суулгаад тавьчих юм бол сүүлдээ эн чинь ингээд улам зөвтөөл явна. Энэ шатраас энэ бол мэрэгдийн хийсэн юмнуудыг л хөтгөр болгоод хийгээд ингээд сурахч гэдэг нэмсэн юм нэмэл яваад байхгүй бол одоо юу гэж ойлгодог юм бэ гэхээр бас ард түмэн сэтгэл хоёр түмэн шинжтэй юм байна. Хоёр түмэн юу гэдэг юм бэл одоо би нэг хэлээ л дээ. Одоо тэгээд нэг хуучин бичиг сайн бичдэг түүх одоо Монголын хэл сэдлэг сайн судалснараа Соёмогоо ч юм уу, Тангадын галсан гой ч юм уу, эсвэл дээл өмчт олон морин хуртыг цуглуулсан сосор барам ч юм уу, монголоор гойдаг Монголын үртээ салхиад шүлэгэн шидэдэг өрөөзөр нарын хүмүүсийг нэг хэнэрхлэгж ерөөсөй ойлгож болохгүй. Ерөөсөй ойлгож болохгүй. Энэ бол бидний язгуур юм байна. Энийг олон суулгаад байх хэрэгтэй. Даяаршлын үед бол хамгаахгүй. Даяаршлын үед бол бид нар энэ дэлхийн хөгжил, эдийн засгийн хөгжилч байдаг юм уу? Тим юмнуудаа бол бид нар сайхан хүндрэлтний хөл нийлүүлж болно. Хүндрэлтний хөл нийлүүлэхгүй өөрөө босож, өөрөө буй болгодог юм бол өөрөө үндэсний соёл иргэншил. Монгол хүн байх. Тийм үстэй. Хөө би хаап байхаа, хүний эцэг байхаа, өргөн тэргэн байхаа хүнээр залгаж болохгүй шүү дээ. Мууцаач би нэг айл эзэн шүү дандаа бодно шүү дээ. Тэрнтэй адилхан би ямар ч байсан Монгол хүн шүү. Энийг чи авч явах хэвээр энэ үнэмшлийг авч явах хэвээр бид нар шүү гэсэн юм бол хүн бүхэн төрөх тийм одоо юмнууд цаг хугацаанд хийгээд өгүүлдэг л болно. Бүгдээр Монгол байх албагүй. Яг даяаршиж байна тийм. Монголоор муу ярьдаг, англи хэлтэй хүн байж болно, янз янз байж болно. Заавал бүгд Монгол ирэмшүүл цагаан сараар жолгосонгүй. Тэр бол биш. Тэвзэг уламжлагч нэг арга хэмжээлийн нэг хэсэг нь язгуураараа зүрх тарихаараа. Шинэ одоо би таньдаг сони мэри цагаач алдаагүй. Би морь тайлбарлаж байгаад ингээд нэг морь бахардаад унтсан байхгүй. Би нэг ярих дуртай. Тэнгүүд нэг морь шиг бахардаад унтахаар омруу өшгөлдөг эсвэл тагныг нь зүсдэг. Тэгээд би тамны омруу өшгөлдөд онгойхгүй бас нэг өнгөрөө зурга энэ тагныг нь зүсэх гээд утга байна гэсэн чинь тагныг зүсэх хэрэг байхаа өрөө зурга энэ самсаар хүн арх хийхгүй. Тамны архтай хүн байна уу гэдэг ингэсэн чинь нэг юм залуу жоохон 20 хэдээс бол. Ингээл металл орог. Жинс өмссөн, төмөр зүүцсэн, эргэн тойрын юм тий. Ингээл эмэг зүүцсэн бол урзаалхнаас виски гаргаад ирэхгүй. Тэр морины самсаар уурсан чинь гоцгоо босоод ирж байгаа. Тэр бол Монгол хүн л байхгүй.
Зүрх тархинда тий. Монгол морь өгч болохгүй би Монгол морь таталтыг харахгүй гэсэн сэтгэл байхад заавал тэрийг тэгээд энэ морч өвийг ингэхгүй. Тийм учраас бол ийм юмыг улам бүр суулгаад энийг өмөрсөн сэтгэлтэй байл бид нар улам хөгжилч нэмэр болно шүү. Монголоо гэсэн сэтгэл их л болгосон Монгол орны хөгжил төдий чинэл ихсэн. Энэ үндэсний хөгжил биш. Энэ бол хэнэрхэл биш. Ялангуяа ийм өндөр түүхтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй ийм цөөхөн ард түмний авч явах нийгмийн юу байг үлээ шүү дээ. Яарахгүй нэг тийм өөртөө бий болсон цаг хугацааны бахархлаараад өөрөө 20-р 21-р зуунд 22-р зуунд үлдэх хэрэгтэй юм байна. Тэр нь алгуулбал дэлхийд тахгүй байж болно. Тийм учраас энийг үл их язгууртаа авч үзэх хэрэгтэй. Бидний давуу тал бол энэ. Дэлхийд дээрх давуу тал энэ яахгүй. Энийг өөрөө мэддэг. Ямар ч 2000 жилийн түүх юм гэдэг гар утсан дээрээс түүх ярьждаг. Тийм ээ? Тийм ээ? Үлзий тааны ордны манай хаан байсан гэдэг хүнд копи ууж явахдаа ярьцдаг. Тэгээд нэг соёлтой юу хийж болно гэдэг юм аа. Энэ л бидний давуу тал. Өөр оронд таарах юм бол бид нар тэр шүү дээ. Тэхгүй шугам түүхтэй баг түүхтэй ард том байдаг шүү дээ. Одоо тэр Монгол дархлааг суулгах чиглэлд хийсэн ажлуудаас одоо аль ажил нь танд илүү ойрхонд бууж байв? Аль нь одоо илүү одоо юу гэдгийг эренбэлбэл хамгийн түрүүнд гэсэн. За тэр түүхийг захимжуулах явдал маш чухал байсан. Нааш чухал. Өнөөдөр ингээд тэр олон мянган 70-80 мянган хүүхдэд толио авчих түүхээ авчих явдлууд их чухал байсан. Уртлынхаа аймаг дандаа хөгжүүлж авсан. Ерөн зүгээр энийг тэгээд одоо инквайргаа хөгжүүлж авсан, инквайргаа их л одоо ингээд тавталгаа дээр ингээд туг мандуулаад тэрнийг дөрөв нуглаад бөхөд өгөөл, тийм ээ? Тэгээд бөхчүүд нь олимпиад авраг болоод ирэхэд нь элбэгдэрж байгаа тэрийг уламжлуулаад бүх бөхчүүд олимпиад авсан хүмүүсээ тэтгэмж аваад ингээд дөрөв залгамжлах сайхан юмнууд нь яваад байна шүү дээ. Дараагийн хүн энийг л аваад яваад байх хэрэгтэй байхгүй. Тэрний хийсэн ажил гэж болохгүй. Би хэлдэг шүү дээ ерөөсөө энэ дөрвөн ерөнхийлөгчд дөрвөлээ гайхамшигтай хүмүүс. Очир утга бааганд баян квэрга элбэгдэрж байгаа. Монголын ард түмэн бол тэнийг биш. Дандаа зөв ерөнхийлөгчсөн госон шүү. Эдгээр дандаа сайхан юм хийсэн. Өнөөдрийн эдүгээгийн дөрөв дэх ерөнхийлөгч гэсэн л байгаа адил. Их зөв сайхан юмнуудыг хийсэн байлээ шүү дээ. Би бол хэлний хүний хувьд бол мэднэ л дээ. Тэр олон толиоч байна, тэр олон Монголын түүх байна. Сиам би тэгээд уртлын түүхүүдийг бот толгоно чих хэрэгтэй байгаа шүү бид нар. 1200 хавцаал Шингисийн байлдан дагуул тэгээд толгор тэгээд хошин мэддэг байхгүй. Тэр уртлын дөрвөн ботыг чинь мэдээд авахаар түүх улам цаашиж ирж байгаа шүү дээ. Тэр эн чинь бидэнд их хэрэгтэй болно доо. Тэр цаашилсан баримт нь Монгол нутагт байгаа юм чинь. Тэгэхээр бид нэр улам өөрийнхөө түүхийг баялаг болгох юм уу? Их бодлогын чанартай хийгдсэн юмуд их байна. Энэ 30 гаруй хувийн дээр Монголын төлөө юм байл гэж ярьж илээд ерөнхийлөгч. Энэ энэ нь бол хэрэгтэй. Тий. Энд бол ямар нэг магтаал огт хамаагүй шүү. Тий. Энэ бол компанид ажил биш. Дүгнэгээ дүгнэл ямар дүн тавин үрдэ хамаахгүй. Ганцхан энийг ингээд тогтоогоод энийг ард хүмүүс сонсоод тодорхой үнэлт хийн гэж өөрөө нийлээд нэг ажил байхгүй. Тэр ард түмний тавьж байгаа дүн ард түмний тэрэнд хүлээж авч байгаа ойлголт нь илүү үнцэнтэй байхгүй юу? Тэгж харсан би. Сайхан зөвлөлт хайнаар бол их олон юм шийдэж болох юм байна да. Би бодсон шүү дээ үндсэн хуулийн шийдвэр мэдвэрийн тэрийг л үндсэн хуулийг өөрчлөх гэж ирж шүү дээ. Энэ тэрийг бол энэ аянаар шийдэж болох гарч байлаа шүү дээ. Миний хувьд бол ингээд нэг сайхан юм уршаа явуулаад, өөдрөг юм уршаа явуулаад байвал. Надад бол сая би бас өөр оролцож байгаа зочны хувьд үг хэлж болох үг хүртэл хэлсэн л дээ. Надад бол их хоёр зүйлээ. Би өөрөө Монголыг дутагч байгаа юм багш. Хэлний мэрэгчлээ хүн. Угаасаа би чинь одоо монголоор гойдаг, би Монголтой адилхан тэр гэдэг нь тийм бүр язгуур миний зүрх тархинд тийм Монгол гэдэг одоо тийм хүмүүнээс илүү ч гэдэг юм уу. Зарим хүмүүс одоо онцлог тийм байдаг шүү дээ. Тийм учраас надад их хоёр. Тэгээд ч надад энийг хөгжүүлж байгаа хүмүүсийг харах, энэ хөгжлийн тухай яваад хүмүүс илүү дотно. Оносыг хүлэн бачим гоотой уулзаад юунад нууцтаад танд баяр хүргэе Монгол хэлний хууль тааватлсан гэнэ би сэтгүүлч өрөө уулзаад гэж баярж илсэн. Өөрийнхөө мэддэг юм их. Үгүй сансрын хүн байсан бол сансар судлалын чиглэл юм л гүйжгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Ерөн зүгээр өргөн утгаараа монголчууд хэрэгтэй юм л. Бас энэ хэдэн жил бий болж дээ. Үе үедээ бий болгож ирсэн. Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг ер нь одоо ардын экспертүүд хэр сайн мэдж байна вэ? Одоо жишээлбэл өмнө нь ийм зүйл хийсэн, тийм зүйл хийсэн гэдгийг ер нь хүмүүс мэдээж чадчих. Сая сони манзарсан. За. Хоёр зөвлөх гараад тийм ээ. Бүх ажлуудыг ингээ ярьж байгаа юм. Тэр ард түмч мэддэггүйш мэддэг юм байна. Зүгээр сануулж юм лээ. Нэрээ тийм шүү, нэрээ тийм шүү, нэрээ тийм шүү, нэрээ тийм шүү. Хоноод олон улсын харилцаан тэр ашемын зөвлөгөөн тэр тодорхой ач холбогдол хэлж болно. Нэрээ тийм шүү гэд тэгээд коридор тийм гадаа тэр нэг копи мап ууж явахдаа хүмүүсийн бодол их ондоо болж байгаа. Нэрээ энэ чинь ач холбогдлоор нь харахаа. Нэрээ энэ чинь хоорондоо яриад байгаа байхгүй. Тэр чинь өссөн өсөөгөө зөвлөдөж байгаа. Тэгээд өстө дүнгээ тавьчих байхгүй тэр чинь. Тийм үү?
Сайн дунд тавьсан гэсэн үг шүү дээ 8 8 гэж бодоход. Тэр чинь өөрөө тэр ардах нэг сони юм билээ. За. Хүмүүс хоорондоо ингээд яриад үгүй хин чинь ийм шүү, тэр чинь ийм шүү тэр хоорондоо үгүй байхтай яриад завсарлага яриад өдөр нэг хоолн тэр ижсэн л улсууд нь тэн дээр ярьж байгаа тэр нэг чимээгүй зөвшөлтөл нь өөрөө их тийм үр дүнтэй болдог юм билээ. Тэгээд дараа нь яг хүмүүс боцсноо дугуй ширээний ярианаас гадна тэр нэг чухал юм байлээ. Хүн ингээд сэрдэг юм байл дээ. Тодорхой сэдвэр. Хонд үндсэн хуулийн өөрчлөлтөнд ингээд засаглалын хамгаалалаад ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгахтаа хууль хэлсэн ихэд өстой оюунлаг 250 авчираад нэг 2 хоног хуралдахад их сонир шийдэл гаргах юм байлаа шин. Тэгчээтэй. Жинхэнэ ард түмний төлөөлөл ямар ч амбицгүйгээр тэнд орж ирсэн шин. Ямар ч одоо тийм ерөнхийлөгч тал засах масах юм уу танил мань юм уу тийм хүмүүс ирээгүй шин. Дандаа цэвэр ард түмэн ирсэн. Ганц нэг хүн урилгаар зочид энэ төр орж иж талархлаа өгүүлж байгаа маргаж илээ. Тэр үл өөрчлөл. Тийм ээ. Тамирчид энэ чинь бол тэр хамаагүй шүү дээ. Өөрснөө сэтгэл шүү дээ. Тэр үл ямар тэр юу санал хэрэгтэйгээр ороогүй шүү. Би ч гэсэн зүгээр сонирхчоор л орсон санал хэрэгээр ороогүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ би сонирхсан сэтгүүлч навд энэ ямар үр дүнтэй юм болдго юм болоо гэсэн хачлагдлаа гэсэн. Сонир юм билээ. Хэрэгтэй юм билээ. Танай Eagle телевиз Монгол медиа корпорацийн би ус дөрөв дарахтнаас баяр хүргэжсэн. Сайхан юм хийчтэй гэж бодохоор дандаа өдрийг бас бодох хэрэгтэй. Өмнөх цаг хугацааг өдөргөр дүгнүүл дараагийн цаг хугацааг ерөөлийн бидэнд өгнө гэсэн тийм нэг хэвлэгдэг хууль байна шүү. Өмнөхөө мулаа л байл илэн бацв. Өмнөхөө магтаал байл. Дараа цаг хугацаа улам ухаантай болдог. 21-с 60 он ч бид нар зөв юм маш их хийжтэйгэл хөрчих юм бол дараагийн зөв юм олон олно шүү дээ. Энэ 70 жил баларчээл гэж бодох юм бол нэг сайхан болж чаддгүй юм. Тэ хантайгаа суулаа гэж бодоход би тэр ч 40 жил мөн сайхан амьдрчтэй гэж бодоод үлдсэн 2 жилдээ сайхан амьдр. Улам тийм ээ. Одоо огшинтэйгээ ингээгээл явна шүү дээ. Тэгэхгүй энэ лайтэ 40 жил яаж амьдрваа? Би юм баларсан амтан байжээгүй л үлдсэн 10 жилүүддэг л ошгол юм. Тэрнтэй л угаад л. Дандаа цаг хугацаа түүхээ улам бүр бадрангуй одоо энэ цаг ирсэн Монголд. Тэмцэх юма тэмцэх шиг тэмцээд шудраг байх зэрэг шудраг байх шиг байгаад юунаас ч ороочсон дороочсноо бид нар мэдлээ шүү дээ ярьж яриаг. Өнөөдрийн тулс төр ярих газар биш. Бид яриа сайн ярьж чадна. Зүгээр хэл соёлынхаа хувьд бол тийм санагдсан. Дөрөвдөрхөн хэлэгчийн хувьд бол сайхан мотивсэн. Та бас яг над чиг ингээд өрсөн зочдоос асуулт асуугаад амын шалгаагаа сууж идэг ажилтай тий та бид хоёр. Та яг эфирт байхдаа ч юм уу Монгол гэдгийг юугаар илэрхийлэхийг хүсдэг вэ? За яг да би нэг очиргоо эцэн сэлмэг юм одоо жишээ нь би танд гэж ярихад хүнлээ таа гэж шүү. Би юм хөтлж чадсан шүлгэлхийг боддог шүү дээ. Шүлгэлхийг анхандаа залуу хата шүлгэлж хөтэлдэг байсан. Одоо залууч битгий шүлгэлд шөтөлж бай. Зүгээр сэтгэлээс хөтэлж гэдэг байхгүй юу. Зүгээр би ингээд хүнтэй юм ярьж байхдаа монгол хэлний тэр хуучин баялаг үгнээс сэргэлж гин өнтер гэж хардггүй. За. Энэ одоо нэг сайхан явууртай энтергээл те. Бильярдыг явуурцах гэж хэлсэн ямар мундаг юм бэ гэхгүй тийм ээ. Тэгээ хүн таварсагч болох юм билүү тийм ээ. Зүгээр ер нь ялхуур сэтгэмжийн ямар сайхан монгол юм бэ гэж шаардлагатай ярьж байгаа. Хэл сэтгэл хоёр нэг. Тийм учраас монголоор ингээд зөв юм уу зөв ойлгодог хүний сэтгэмж их монгол сэтгэлгээтэй гардаг байхгүй. Тийм учраас нэг өгчүүдийн ухаантай байдаг шин тэр байхгүй. Тийм учраас хэл сэтгэл хоёр нэг хоёрдугаар монголоор их зөв сэтгэж юм уу зөв ойлгож байгаа хүний сэтгэх их зөв байдаг шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энд чинь одоо яг гэдэг яв их замыг зорж байгаа хүн замын хахатай бөө хэрэлдэ гэж хэлж байгаа нь гоё хэлгэж байгаа юм шиг мөртлөөгөө. Цаана нөгөө сэтгэмж нь хэлнээсээ гоё болдог. Тийм учраас монгол хэлээ зөв сурна гэдэг бол сэтгэмж их өндөр болохыг илэрхийлээ. Ард түмний ухаалаг байхын тулд хийж байгаа ажил гэсэн үг. Тэгээс одоо Азийн нэг жоохон сая 500 хатгаж километр нутаг хинээрхэл нэг 800 мянган жилийн юм уу 2000 жилийн түүхээрээ хинээрхсэн гэдэг юм энэ нутагт айд дээр бай гэж энэ хуулийг чинь баталж энийг ч хөгжүүлэх гэдэг юм биш. Тэр язгуур сэтгэлгээ нь өндөр байх тусмаа монгол хүн дэлхийд хөгжих 21-р зууны монгол хүний оюунлаг байх мөн чанарт л хэрэг болно. Хургууныхан 3 үед хөрмөсний насыг таалдаг ард юм. Зурхааг ингээд олцдог. Тэр сэтгэмжийн өндөр байх тусмаа тэрний толдлын ном дохимод энэ арга хэмжээнүүд явагдаж байгаа. Тэгээд даяарсан энэ компьютерчсэн энэ их оюунлаг тэр олон индогууд мундаг ухамсартай хүүхдүүд төрж байгаа зунд дээр нь юм үндэсний сэтгэмж нь өндөр байвал дараагийн зунд монгол өндөрлөл болно. Энэ л бидний том баялаг шүү дээ. Би тийм учраас эх орныг миний эх ор мундаг сайхан болноо ирээдүйд сайн байна гэдгийг нэг үнэмшил энд үүдэн шүү дээ. Нэг зөв болоод юм бас их сайхан болж байгаа юм бас биш шүү. Би дандаа их буруудаар харддаг. Хайд болно. Та нэг зөв байгаар нэг ингээд явчихад эдийн засаг чинь жоохоор эдийн засаг босготой амархаа. Тий. Би тэр өвчлээ найздаа хэлдэг гэсэн. Чи 50 байж маргааш нөгөөдрийнхд дэлхийд чиний өвчийг эдгэх шинэ хонш гараад ирүүл яах. Ганц хоглол гарна шүү дээ. Тэр нөгөөдрийн маргааш эдгэн шүү дээ.
Хэрэмний авч угаад тэрнтэй адилхан өнөөдрийн эдийн засаг өнөөдрийн зовлондоо биш. Дандаа өдөргүй. Дандаа Монголоо гэсэн тахилаа бодсон, хямраа бодсон, хэлээ бодсон, түүхэн уншсан. Монголчууд ингэж хошууд өргөд нүүж байхдаа бүхэл бүтэн хоёр чингэлэг махан, чанжгаа махан орхицоход зөвхөн судраа хачаа төлж ирсэн ард юм шүү дээ. Тэгж л хөөцсөн. Тэгээс маха эхэлж ачи замдаа идэж явъя гээгүй шүү дээ. Тэр шиг өнөөдрийн хямрал байна. Бид нар мэдж байна. Тэр сэдвээр ярьсан бирэндээ дэлгэрэнгүй ярьж болно. Юм шудраг болохоор энэ аянд зүгээр болно. Яхан бид нар алдсан өөрснөө мэдж байгаа. Юу алдснаа өөрснөө тэртээ тэргүй мэдж байгаа. Дараагийн 17, 18, 20 он үлийг ухаантай болох байх. Тийм учраас одоо энэ дотор нь энэ божигын жаах дотор алдахгүй бас нэм алдахгүй явж байгаа хэрэгтэй. Түүх соёлоо хэлээ. Тийм энэ чинь өөрөө тусгаар тогтно шүү дээ. Одоо бид Монгол дархлаагаа дэмжихийн тулд цаашдаа ямар ажлыг нь үргэлжлүүлээсэ гэж бодож байна вэ? Санаачилсан ажлуудаас нь. Тэр яг нэг ийм байж болохгүй. За үндэсний улс үндэсний эв нэгдлийн баталгаа учраас ерөнхийлөгчлөд даваа дахих асуудлыг судар номыг ерөнхийлөгчл гэдэг юм уу нэг энэ хүний хийх ажил те бурхан номын ч юм уу энэ ажлыг ерөнхийлөгч хийх ажил гэж болохгүй. Ерөн зүгээр лэрвих дээрхээр хүн бүхэн дотроо бодох ёстой. Цаанаа л нэг тийм язгуур нэг юм зүрхэндээ тээчих юм бол бүх салбартаа бодож явах ёстой байхгүй. Тийм ээ? Бүх салбартаа бодож явах. Монгол нэвтрүүл би одоо бодох нь шүү дээ. Монгол нэвтрүүлэг гэдэг нэвтрүүлэг гэж болдог юм уу? Яг л монгол хүн хэлийг өөр хүн хийж чаддаг. Энэ тас монгол нэвтрүүлэг монголчууд тийм гэж би өөрийнхөө салбар дээр бодох хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Гопрог доорох шүү дээ. Монгол тас монгол нэвтрүүлэг гэж болдог юм болов гэдэг ч юм уу. Тэрэн шиг л ерөөсө салбар бүрдээ өөрийнхөө чиг үлдэд он жил болгонд энийг дандаа өргөл суулгаад яваал хэрэгтэй. Энэ чинь бид нар алдчихсан байхгүй юу? Буцаж аваад 27 жил болж байгаа. Одоо эрвих дэрвихээр энэ 20 жил болох юм бол 50 жилийн дараа өссөн өсөөгөөс очно. Одоо энэ ерөнхийлөгч нар юм уу энэ хүмүүс хийгээд суулгаа тавьчихад 2025 онд яах вэ? Зүгээр л гар утсан дээрээс түүхээ ярьдаг. Зүгээр л ийм л болно шүү дээ. Өөрийн тохиншаал хараад ингээд 80,000 гэж нэг хараад юм авчиад ингээд улам цаашаа л яваад байгаа. Ийм л юмруу л орчихно. Тэгээс өнгөрсөн түүхийг магтанд болох гэдэг юм биш шүү дээ. Чингисийн байлдандаа болоо магтанд болох гэдэг юм биш. Их гүрэн байсан гэдгээр өнөөдөр дэлхийд хэнийх гэдэг юм биш. Бидний явж ирсэн тэр түүхэн замнал мөн бидний цаг хугацааны өмшил бидэнд ч мөнгө үлдэхийн тухай л байна. Бидний сархинд зүрхэнд тийм ээ үлдэж байвал тэр нь заавал оюунлаг ард түмэн байсан бай таарна. Тэ өстө тэнгэрийн сахалтай гэдэг шиг байсан тэр нь л бол улс орны хөгжил цэцэглэлт нэмэр болол улс орны заяа үнд нэмэр болол явах тухай л ойлголт. Энэ үл өөрснөө дандаа хийж явах хэрэгтэй. Ядарч байхдаа ч хийж явах хэрэгтэй ажил байхгүй. Үлсэх сангатаа авах юм байна. Өв уламжлал гэдэг зүйл одоо Монгол гэдгийг нь тодорхойлох нэг одоо маш том зүйл юм шиг мөртлөө цаг хугацааны явцад хүмүүс нь глобалчлагдахын явцад өөрчлөгддөг ийм зүйл байж болох уу гэдэг асуулт маш олон залууд гарч ирдэг. Жишээлбэл түрүүн таны хэлдгээр одоо Монголын тухай олон шүлэг уншсанараа би одоо Монгол юм шиг харагдаад байгаа юм шиг биш ээ гэж тэ. Тэгэхээр та яг энэ чиглэлд ялангуяа залуу үеийн бид нар шиг залуучуудад хандаж хэлүүл үйлмээр байдаг бай. Энийг биш та аливаа үндэс төрлөختөн бүр одоо тэр язгуур соёлоо ч юм уу энэ төхөмөл яг л энэ төхөмөл байдаг байхгүй. Япон бол өнөөдрийн 16-т Япон хүн л байгаа байхгүй. Жишээ нь манай нэг найз сая хаттад нэг эмнэлэг төвтэй ирсэн л дээ. Эмчлүүлээд эдгээд ирсэн. 45 хоног 2 дугаар ангийн хаттад төгт тамд эвцсэн гэж байгаа. Эмнэлэгт. Тэгээ тэр тэгж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн зүгээр хятад хүн байна лээ гэж. Би үдх дөчөрч байгаа мөртлөө хүүхэд үлээд иргэдэн гэж. Зүгээр л хятад хүн байна гэж шүү дээ. Ерөөсөө тэр үзэл бодол те ойлголт хандлага. А тэрнтэй адилхан ерөөсөө энд чинь яг үгээр язгуураар нэгэ тогтоогоо суулгаад яваад байвал яванда тийм болчихно. А тэр байтга ёсыг зохиож болдгийг. Ёс зохиож болдог байхгүй. Яг нөгөө юмтайгаа ойролцоо байвал ойлгож байна уу? Ойролцоо байвал. Тийм ээ? Үг дутааж үнэг хайжлаараа өрөх дутааж үлгийг хайжлаараа гэж үлгийгөө дутааж өргөө хайжлаа өргөө дутааж үлгийг хайжлаад үүдээ дутаагаад үнэг хайжилсан тийм яс Монгол байгаагүй л байхгүй юу. 1980-ад он тийм шүлэг гараад одоо эн чинь бэлгшээгээд баг өрхний хаж гээд үлгийг хайжлаад яваад байна шүү дээ. Ингээд тэр нь хүнд их гой санагтаал. Тэ. А тэр л угаа адил тогтоосон ёсон дотроо нөгөөдхөө шингээгээд явахаар нэг мэдгэдэл ингээд сурчиж байгаа. Одоо монголчууд дамжаа гэдэг бүгд хэлдэг болно шүү дээ. 20 жилийн байхгүй курс гэсэн. Дамжааг сонир биш болж байгаа шүү дээ. Зүгээр дамжаа. Дамжаа нь хоёрт ингээ энэ шиг засаг дарах гэдэг чинь хууч өгөөс нь одоо зүгээр зүгэлч засаг дарах гэл. Тэр шиг хандлагуудыг ингээ заншилтанд тогтоогоод суулгаад авах хэрэгтэй. Баг. Тэгээ сүүлдээ 2000 жилийн түүхийнхэн дээр юм нь ерөөсөө бүхэнд нь байдаг л болгочихдог байхгүй. Япон тийм шүү дээ.
Тийм л учраас түүхээ тогтоогоо тэрнийг жаахан шингээгээд ялгүй шингээгээд заавал наатан болох цагаан царайг хүлээгээд байх хэрэггүй. Тэр жинстэй байна уу, алга юутай байна уу, тэр те ижил хүссэн байна хамаагүй. Тэр нэг өөрийнх нь юм өөртөө дагаад байлгадаг бий болгоод байх хэрэгтэй. 27 жил сэргэж байгаа юм шүү дээ. Тийм ээ. 1912 оноос өмнөх тэр хэдэн зуун жилээс болж 12 онд бид нар 11 онд нэг хүчрээ оллоо шүү дээ. Тэгээ 21 он байж байгаа. Яг тэр нийгмийн дэвсэн байгуулсан 90 оноос ч бас л нэг өөр юм руу орсон шүү дээ бид нар. Хоёр том юм руу орсон шүү дээ. Зах зээлийн эдийн засгийн нийгэм рүү хүндрэлтэнд яаж алах вэ? Нөгөө орхигдсон соёлоо яаж босгох вэ гэдэг хоёр хэмиг зэрэг хөдөлсөн байхгүй. Зэрэг хөдөлсөн байхгүй хоёулаа. Жигсэж ярьж чаддаг байсан. Тэгэхээр би урд эзэмийг ярьж байгаа юм биш. Цаг нь өөрөө юм л байдаг. Энд тийч зэрэг явж байгаа ажлыг зэрэг л хийхээс өөр замгүй. Тэгэд 20 жилийн дараа харин бүх юм ёсороо номдоо болчих шин. Зүгээр захын Япон шиг л болчих. Тэг одоо тогтоох хэрэгтэй. Суулгачч болдоо шүү дээ. Зүгээр суулгаад байхад нэг мэдгэл тэгээд өссөн өсөөгөө 13 дугаар зуунд Монголын хийдэг ажлыг 2020 оны хүн зүгээр л хийдэг ингээл хэлдэг л. За баярлалаа, тантай ярилцах сайхан байлаа. За. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчтэй өнөөдөр үзэгч та бүхэнтэй зохиолч, сэтгүүлч, соёлын гай үзэтгэлтэн Гүр Азаргай уулзаж ярилцлаа. За үзэгч та бүхэн мэдж байгаа Чингис зочд бодол бид хардын үг иргэдийн одоо аяны зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2 дахь удаага зохион байгуулсан байгаа. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон иргэд чухам ямар бодолтой байсан юм? За яг хувь сэтгүүлчийнхаа одоо хуваар энэ зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцоод ямар санагдсан юм бэ? Ялангуяа Монголын үйл өмчлөлийг хамгаалах чиглэлээр хэн хаана юу хийж байгаа вэ гэдэг мэдээлэл авсны дараа одоо иргэдийн бодол хэрхэн яаж өөрчлөгдсөн тухай мэдээлэл үзэгч та бүхэн бидний ярилцлагаас хүлээж авсан байх гэж найдаж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.